хоорондоо ингэж ойртож जैन харилцаа маш дулаарж эхэлж जैन гэдэг энэ үзэгдэл явж байна. Бүр нэн даруй монголчууд тэрийг ашиглаж байгаа байхгүй. Тийм бай. Тийм гинэ хүмүүс биш. Тийм Апологийн гэрээс яг 1922 онд энэ Апологийн гэрээ байгуулагдсны дараа бараг ер нь хэдхэн 7 хоногийн дараа Улаанбаатарт Германы төлөөлөгчд бууж байгаа юм да. За. Энэ Германы төлөөлөгчд 22 оны эцсээр ирж байгаа. Гиперих, Hermann Gipperich гэж хүн. Энэ бол одоо Германы консулын газарт ажиллаж исэн хүн. Дээрээс нь Бээжинд хэлчин сайдын яамны Аспес гэж хүн өрчин юм блэ. 3 хүн ирсэн бид. Ханс Гудериан гэдэг одоо 2 дугаар дайны Германы одоо танкын армийг командалж исэн алдарч юм шүү дээ. Тэр хүн чинь зөвлөгөө тулсан Жанжистагийн цэргийн актемд суралц төгссөн хүн шүү дээ бас. Энийг ерөөсөө хэлэхгүй нуугаад байдаг. Тэр үед бол Егоров гэж одоо хамгийн том орчин үеийн дайны онолч нь байсан гэх юм уу да. Тэгээ Егоровын онолоор энэ танкын армууд бий болон танкын армууд бол ингээд бие даасан үйл ажиллагаа явуул цохилт хийн мэн гэсэн энэ юмыг зааж исэн гэж ярьдаг. Бас зөвлөлтийн цэргийн актемуудад бол Чингис хааны байлдааны аргыг бол бас их сурдаг заадаг байсан. Энд ч бас нэг тийм Азийн уламжлал бас байна шүү дээ. Орос улсад. Энэ хоёрыг Гудериан хамгийн сайн хэрэгжүүлсэн гэж үздэг. Хамгийн аюултай юм нь хятадыг өгөөд гаргасан. Хятадыг өгөөд гаргачна гэдэг чинь нөгөө жижиглэн гэж үзэж байхгүй болсон. Өргөн хэрэглээний бүтээгдэхүүн байхгүй. Өргөн хэрэглээний бүтээгдэхүүн байхгүй болсон. Тэгээ өргөн хэрэглээний бүтээгдэхүүн байхгүй болчдөг. Зөвлөлтийн аж ахуйн нэгжүүд тэрийг чинь хангаж дийлдэг. Тийм учраас одоо монголчуудад зориулж одоо тэр гүржид цай үйлдвэрлэж байгаа чинь нөгөө ятасаа ирэх явц. Сүлжээ худалдааны сүлжээний гараа явчихар чинь цай байхгүй болчихсон шүү дээ. Чи цайгүй болчихно гэдэг чинь хэцүү үстэй. Тэгэнгүүт нь зөвлөлтөд бол зориулж гүржид Монгол зориулсан цай үйлдвэрлэгээд нийлүүлж байгаа. Тэгээд тэр чи яг тэр нэг олон 100 жил явсан худалдааны сүлжээг нөхөж чадахгүй шүү дээ. Тэгэнгүүт мэрэгэн арга болж байгаа байхгүй. Яг энэ Восток гэж бүсгүй зөвлөлт Орос 25% эзэмшдэг юм байна. Тийм болохоор энийг одоо яг 100% хөрөнгөтэй орны бүс гэж үзэхгүй. Гингүүтээ Восток бүсэнд Германы бүст худалдаа их эрх өгч. Сайн байцгаана уу сонсогчдоо, Монголын гихцэн түүх подкастын ээлж дугаар хэлж байна. Нэвтрүүлгийг дэмжигч Top Motors. Зуны дэлгэр сайхан цаг ирж аял зугаалгын цаг эхэлж байна. Тэгэхээр та бүхэн Top Motors-ийн мэргэжлийн хамт олноор машиныхаа бүрэн бүтэн байдлыг шалгуулаарай. Би ч баг ярьдаг болсон. Сурчаад шүү дээ рекламад. Мундаг. Ингээд тасралтгүй урсгаж чадлаа хаа. За өнөөдрийн сэдвийг сонирхолтой дэлхийн түүхийн бас нэлийн том үйл явдал. Гэхдээ яриагаа эндээс эхлэе гэж бодож ийм асуултаар. 1926 онд Монгол залуучууд Германд суралцахаар явж байгаа. Анхны одоо баруун суралцж байгаа залуучууд юм. Төрийн бодлогоор. Энэ яг заавал Герман гэж өөрөөр нь тухайн үед сонголтууд байсан байж болох юм. Тухайлбал Япон ч юм уу тэр үед те. Эсвэл Англи ч юм уу, эсвэл одоо Франц ч байж болох. Франц руу бас нэг хэдэн залуучууд явж байгаа шүү дээ те. Франц руу нэг 4. Тэгээ тэрийг тайлбарлахын тулд бас тухайн үеийн дэлхийн улс төрийн нөхцөл байдал тий ягд монголчууд бид нэр Герман гэдэг сонголтыг хийж байгаа юм бэ гэдгийг бас ойлгох хэрэгтэй болчихж байгаа. Япон биш.
За зөвлөлт рүү бол тэр үчид Тамбовын морин цэргийн сургууль. За тэгээд Рапфак биш Куту гэдэг чи одоо дорн зүгийн коммунист хөдөлмөрчдийн их сургууль. Нэг нь байлдаан сурах гэж, нөгөөх нь үзэл суртал сурах гэж штэ. Гэхдээ энэ улс чинь инженерүүд хэрэгтэй. Тэрийг бас манай удирдагчид ойлгож штэ. Тэгээ хаана үгээд судлаад байгаа. Тэгээд 25 оны эдийн засгийн бодлогын үндэс гэдэг бичиг баримтын тухай бид нэг дугаар дээр ярьсан. Тэгээ тэр бүр 25 онд бичгтээ ингээд дэлхийн улс орнууд одоо ингээд янз янзын үзэл одоо чадaltaй хэлбэр дүрс өөр мөр тийм учраас эдийн засгийн харилцаа хөгжүүлэхэд ирэх биш Герман гэдэг хэлж байгаа байхгүй. Тэгэхээр мундаг Герман мундаг гэдгийг хүлээн зөвшөөрж байгаа. Хоёрдугаарт ягаад Япон биш юм гэхээр Япон тэр үеч бас тийм мундаг нь биш байсан байхгүй. Яг цэргийн хувьд Азтай хүчтэй гүрэн мөн. Гэхдээ одоо тэр Япон бараа гэдэг чинь ер нь хоёрдугаар дайны дуусаад бараг 60-аад он хүртэл Япон бараа чинь хамгийн чанар муутай нөгөө бид нар хятад бараа гэж ярьдаг байсан шүү дээ. 90 оны үед Made in China бол хамгийн муу гэсэн. Гэрийн шиг байсан шүү дээ. Чи 8420 гэдэг кино, энтх киног санаж байна уу? Мэдгүй. Одоо та нар үеийг мэдэхгүй байна. Яаж Раж Капурын дагуулсан. Тэн дээр тэр гуйлагчин явж байгаа шүү дээ. 420 гэдэг чинь нөгөө энтхэгийн тухайн үеийн эрүүгийн хуулиар 420 гэдэг бол заллингийн гэмтрэх байхгүй. Тэр 8420 гэдэг нь тийм учиртай. Тэгээд тэр чинь ингээд дуудуулаад явж байгаа шүү дээ. Тэгээ мань хүн чинь дуулахтаа тэгж байгаа шүү дээ. Шайхаа гутал Японых гэж. Чи гуйлагчин өмсдөг гутал гэхээр хамгийн чанаргүй хамгийн хямд гутал байх хэрэгтэй. Тийм учраас тийм юутай байсан. Хоёрдугаарт энэ үед зөвлөлт одоо Германы харилцаа сайжирсан тухай тэрийг манай удирдагчид бол их мундаг олж мэдсэн юм харагдаад байгаа. Тэгээ энийг гол нь ярих гал энд нэг арталтай баримт кино байн зогсоог бол байн явуулал байгаа юм л да. За энэ ямар учиртай бичлэг вүлээ? Энэ Рапалогийн гэрээ гэж 1922 онд Зөвлөлт Германы хооронд байгуулагдсан гэрээ юм байна. За. Тэгээ одоо тэр гэрээ тэнд оролцсон хүмүүс юм зүгээр. Тий, одоо зөвлөлтийн талаас Чичээрэн, Германы талаас фон хинчүүлээ. Энийг яханд бол энэ нэгдүгээр дайн дууслаа штэ. Нэгдүгээр дайн дуусаад 1918 онд Версалийн гэрээ гэж байгуулагдсан. За ингээд дайны дараах зохицуултыг хийж штэ. Тэгэхдээ Германд бол 132 сая алтан маркийн дайны төлбөр ногдуулчихж байгаа. Ер нь бол. За тэр бол аль ч үеийн дайнд байдаг байсан те. Ялсан улсууд нь бүх хохирол зардал мардлаа бичиж байгаа чи төлнө гэдэг. За тэгээд дараа нь 22 онд энэ Генуяд болсон том олон улсын хурал болсон Европын улс орнууд цуглаад одоо ер нь дайны дараах нөхцөлийг яах юм бэ? Австри, Унгарын эзэнт улс таран бутарсан. Бага улсууд бий болсон. Тэ тус тусдаа Чех, Унгар одоо юу ч гэдгийг Чехословак, Унгар, Югослав гэдэг ингээ бага улсууд бий болсон. Эдрийг яах юм? Одоо тэгээд Африкт байгаа одоо колониудын яах юм? Гэл ингээл айгүй олон асуудал хэлцэх гэж цуглахгүй. Тэгээд цуглахдаа хоёр улсын төлөөлөгчийг Панка хаалганы гадуур хөшгөлөө гаргацсан. Нэг нь ялагдсан Герман. Тэг ялагдсан үнтэй ямар юмны зохицуулалтыг ярьдаг. Бид нар чамд шийдчихэд хэлнэ л гэж хэлнэ шүү дээ. Хоёр дахь нь зөвлөлд Орос улс. Яг тэгвэл зөвлөлд Орос улс бол олон улсын одоо харилцааны системээс мултраад гарцсан. Бүлээн зөвшөөрсөн нэг ч улс байхгүй. Юм уу байхгүй. Хоёр гомдгсод байх. Тий одоо хоёр гомдгсод. Тэгээ өөрхөө хоёлаа коридорт яах вэ гэж хоёлаа ер нь яавал яасан. Тэ хамтруул яасан гэх. Тэгээ энэ Рапалогийн гэрээ гэдэг юм. Энийг бүр хоёр улс хоёрын нэгэ хүлээн зөвшөөрөөд хоёрдугаарт зөвлөлт Орос улс Германаас нөгөө дайны төлбөр авахгүй гэдгийг зарлаад одоо ингээд юу гэж хэлж штэ. Гэтэл энэний цаана бол асар их том өргөн хамтын ажиллагаа цаана явагдсан. Энийг бас нөгөө хоёрдугаар дайны нууц түүх гэж хэлэхээс өөр аргагүй. За. Жишээл Герман бол Версалийн гэрээгээр 100 мянгаас дэшээс хэрэгтэй байж болохгүй. За. Тэгээ 100 чи эн чин бараг 2 билүү сая зэрэгтэй байсан улс штэ. Дайны үед.
Тэгээ чи 100 мянга болгоод хувирчихж байгаа. Тэгээ Германы тэр үеийн Германы арми гэдэг бол цэрэг нь офицер байсан. Офицер нь цэрэг гэж тооцдог. Тэгээ яг гэвэл чи дараа нь хэрэг болоод баахан хүнсэд ажиллахад чамд юу хийн хэрэгтэй. Офицер бол баг төрүүчнэр хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр зэрэг цэрэг гэдэг чинь төрүүчнэр нь тэгээ төрүүчнэр нь офицерууд нь гэж ингэж Германы арми тийм байсан. Хоёрдугаар танктай байхыг хориглоцсон. Нисэх онгоцтой байхыг хориглоцсон. Гэт ингээд баахан хориглолтод орцсон. Тэгээд энэ хориглолтод орцсон байгаа энэ үед зөвлөлт Оросын нутгийг ашиглаж Германы армийн хүчин чадлыг хадгалж болдог сэтлийг гаргасан хүмүүс эднэр байна. Яг тэгвэл зөвлөлт Орос улс чинь нөгөө юунд орохгүй шүү дээ. Антантын зохицуулалтанд орохгүй шүү дээ. Угаасаа зөвлөлт Оросын хинч хөтлөн жишрэг юм чинь. Тийм учраас зөвлөлт Оросын нутаг дээр танкын сургуулаа байгуулад, нисхийн сургуулаа байгуулад, химийн зэвсгээ хөгжүүлээд мэт юм болсон байхгүй. Германы хувьд тийм цонх гарч авч чинь тийм. Зөвлөлт Оросын хувьд энэ чинь 20 он шүү дээ. 20 он шүү дээ. Зөвлөлт Орос улс яралтай аж үйлдвэрч хэрэгтэй. Чамд технологи байхгүй. Чамд тоног төхөөрөмж байхгүй. Тэрийг хаанаас авах вэ? Германаас ав. 22 онд ч угаасаа нэлээд зүгээр л тариачдын дорн байсан. Яг мэдээж нэгдүгээр дайны үед хаант Оросын хамгийн том асуудал бол үйлдвэрлэл. Тэ цэрэг байна уу байна. Тэг чи суун хэрэгтэй, тэ их буун хэрэгтэй гэх мэт танк байгаагүй л дээ. Танк чинь нэгдүгээр дайны бүр төгсгөл марны тултаан дээр англичууд анх хэрэгэлсэн баг. Нисэх онгоц яг мэдээж их улс юм чинь нэг ганц хоёр нисэх онгоц байлгүй яа. Тэгтээ одоо өөр ингэсэн юу байхгүй. Тийм учраас германууд бол юу яж байгаа штэ. Энгийн онгоц хийх одоо юм нь бол чөлөөтэй байгаа штэ. Эдийн засаг чинь тий. Тэгсэн мөртөө байлдааны онгоц хийж болохгүй. Тий. Тэгээ яг хөөхлөр энгийн онгоцоо туршиж гэнэ гээд зөвлөлтийн нутаг дээр авчираад тэгээ тэндээ ингээд нисгч нараа бэлдээд ингээд явдаг. Тэр зөвлөлтийн нутаг дээр очиж сургалтанд суух офицерууд бол өргөдлөвчээд халагдаад, армиас халагдаад тий. Тэгээ энгийн хүмүүс болоод тэгээд зөвлөлт холбоот улсын ос авиа хим гэдэг нэгдлийн мэрэгжилтнэр хөлслөгдөд очиж байгаа хүмүүс байхгүй. Авиа хим гэхээр чи онгоц монгосын одоо энэ Липцкт байсан юуг нь харуулж байгаа юм. Объектыг харуулж байгаа. Нууц объект. Тухайн зураг баг. Тий. Тэгээ энд нь нөгөөдөл чи ингээд онгоц монгоцоо угсраад тэгээд байлдааны нислэг мислэгээ хийж сураад зөвлөлтийн чинь бас тэнийг хүмүүс биш. Тийм болохоор нөгөө инженерүүдэн суугаад байлдааны онгоцыг энийг ингэж хийх юм байна. Тэрийг тэгж хийх юм байна. Энд чинь дэлхийн бас шилдэг инженерүүд хийж байгаа онгоцнууд ч гэдэг Мессершмитт гэдэг чинь. Тэ? Тэгж бие биендээ харилцан ашигтай одоо хамтаа ажиллагаа өрнүүлж штэ. Тэр нь Версалийн гэрийг тойрж байгаа юм байна тийм үү? Тий, тойрж байгаа. Энэ одоо Камад байсан химийн объектэд ажиллаж байсан герман инженерүүд. Химийн зэвсэг хараад. Гэхдээ зөвлөлт бот улс тэр юунд нэгдэг өмчин, конвенцэд нэгдэг өмчин зөвлөлтийн нутаг дээр юу ч хийж болно. Тэгэхээр зэрэг Германы инженерүүд ирээд химийн зэвсэг мөсгийг ингээд хийж туршаад хажууд нь зөвлөлтийн инженерүүд сурж байгаа шүү дээ. Тэ? Гэтэ энэ тухайн үеийнүүд сони энэ ингээд зураг баримтууд ингээд үлдээгээд байдаг. Энэ сүүл бүр дайны дараа мараал цуглуулсан тийм баг баримтууд. Гэхдээ мэдээж зөвлөлт улс бол өөрснөө баримт авч үлдчихэж байгаа шүү дээ. Тэр тэгээд далд нууц сууж байгаа сүүлд нь 90 оноос хойш эн чинь бүгд ил тод болж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг энэ хоорондоо ингэж ойртож гэн харилцаа маш дулаарж эхэлж гэн тэ гэдэг энэ үзэгдэл явж байна. Бүр нэн даруй монголчууд тэрийг ашиглаж байгаа байхгүй. Тийм байна. Тийм гэнэ хүмүүс биш. Тийм Апологийн гэрээс яг 1922 онд энэ Апологийн гэрээ байгуулагдсны дараа бараг ер нь хэдхэн 7 хоногийн дараа Улаанбаатарт Германы төлөөлөгчд бууж байгаа юм да. За. Энэ Германы төлөөлөгчд 22 оны эцсээр ирж байгаа. Гиперих, Hermann Гиперих гэж хүн. Энэ бол одоо Германы консулын газарт ажиллаж исэн хүн.
Дээрээс нь Бээжинд хэлчин сайдын яамны Аспес гэж хүн өөрчн юм блэ 3 хүн ирсэн байдаг. Тэгээ эдгээр ирэхээс өмнө Ларсентай уулзаад нөгөө швед худалдаачин Ларсентай уулзаад Монголын тухай мэдээлэл авсан. Одоо яаж ажиллаж болох уу гэсэн зөвлөх авсан. Тийм зөвлөгөө авсан баримтууд байдаг. Тэгэхээр германууд бол айгүй өргөн фронтоор ажиллаж эхэлж байгаа байхгүй. 1924 оны ихэр билүү Германы одоо агарын Люфтханза гэх юм уу тэр үед Люфтханза гэдэггүй байсан баха өөр нэртэй байсан баг. Гэхдээ тэд нэр Бээжин орох нийслэгдээ завсартаа нийслэл өрөөг ашиглаж болох уу гэж ирж судалсан баримт байгаа. Тий хүмүүс ирээд ингээ манай Монголын нөхцөлийг судалж үзчихсэн баримт байгаа. Тэгээ энэ германууд чинь эдрийг ирэхэд бол 22 он гэдэг чинь Монгол улсын ерөнхий сайдаар жахлахын цутгах дамдын базар байсан үе. Ерөнхий сайдын 1-р орлогч хичээнгүй сайд цэрэнд орж байсан үе. Тэгээ эднэртэй уулзаад тэгээд энэ одоо ярьсан хөрсөн юмнуудаа нөхдөөд тэмдэглэж үлдээсэн баг. Тэгээ энэ дээр Гиперих өөрийнхөө дурсамжинд бичгтээ ерөнхий сайд жахлахын цуцах дамдын базар намайг харихаас өмнө дахиж хүлээж авч уулзаад Монголын засгийн газрын нэрийн өмнөөс Герман Монгол хоёр улсын хооронд худалдааны хэлэлцээрийг хийх ирмэлзэлтэй байгаа гэж мэдгдсэн гэж бичсэн байгаа. Тэгээд нөгөө цуг ирсэн Асмис гээд Бээжингийн хэлэлцээд яамны дипломат гэдэг байгаа шүү дээ. Тэр нь ерөнхий сайд, гадаад хэргийн сайд, цэргийн яамны сайд нарт маргалгасан тухайга бичээд тэгээд 3 цаг гаруй үргэлжилсэн уулзалт болсон. Тэгээ Монголын сайд нар Германы пүүсийн тоо нэмэгдэж тэдний тусламжтайгаар Монголд аж үйлдвэр хөгжүүлэх талаар дэмжлэг үзүүлэхийг надаас дахин хүсэж байсан гэж байна. Ерөнхий сайд бол эдийн засгийн харилцаа холбоо тогтоох нөхцөл байдалтай танилцах зорилгоор Монголын төлөөлөгчдийг Герман улс руу явуулах талаар засгийн газрын шийдвэр гаргалаа гэж. Манай тэгэхээр нөхцөл тохирог бас тултал нь ашиглахыг хичээсэн байх шүү. Тий, Японтай бол тэхгүй шүү дээ. Нэгдүгээр Японд ч тэр технологи нь алга, үйлдвэр нь тийм сайн биш. За магадгүй англи явуулах бас боломж байсан байж болно те. Одоо хөгжсөн орноос авч үзэх юм бол. Гэтэл зөвлөлт улс англитай бас тийм сайн биш гэдгийг нөхдүүд мэдээд байна шүү дээ. Тийм учраас Германтай сайжирсан юм байна. Тийм учраас Герман бараа сайн гэдгийг бол бүгдээр л мэдчихэж байгаа шүү дээ. Монголд угаасаа 21 оноос өмнө Герман бараа орж ирдэг л байсан юм чинь. Өмнөд Хятадын халуун ширэнгээс Унгарын их тал хүртэл өргөн уудам нутагт 20 их аяндан удирдах 65 шийдвэрлэх тулалдаанд ялалт байгуулж дэлхийн түүхэнд анх удаа Тэв дамсан байлдааны ажиллагааг төлөвлөн амжилтанд хүргэсэн Сүбэдэ Баатрын байлдааны арга барил агаар газрын байлдаан нэртэй НАТОгийн байлдааны стратеги болон хэрэгжсэн түүхтэй. Энэ гайхамшигт жанжны тухай доктор Отгонбаярын төрөвсөн Сүбэдэ бүтээл хэвлэлтээс гарч уншигч таны гар дээр ирж байна. Домог болсон Монгол жанжныхаа гээгдсэн түүхийг сонирхон уншаарай. Тэр үед цэргийн хувцсны цэмп даавах санаага Сүхбаатар жанжи илэрхийлж байсан гэдэг. Тийм, жанжи Сүхбаатар Германы нэг тэгтээ Юэнфун трейдинг гэсэн байгаа. Тэр Хятадын нутагт байсан Германы компани байгаа. Тэрнээс цэргийн хувцсны цэмп авна гэд тэгсэн чинь нөгөө Оросууд эсэргүүцээд сангийн яамны зөвлөх Путин гэж хүн байсан. Путин биш. Путин. Бэ. Тийм. Тэгээд тэр нөхөр эсэргүүцээ алдаанд оровцоо. Тэгээд тийм болоод харин германууд нь за яах юм бэ? Та нарт ингэ болохгүй бол болио гэд өөрснөө татгалзсан чинь жанжин нэгэн зүйлд орсон нэг нь нийлүүлж чадахгүй юм чинь тэгвэл бид нар Америкаас авна энэ гэдэг. Тэгсэн гэд бас тэмдэглээд үлдсэн баг. Тэр бас нэг Сүхбаатарын амьд үрсэн шалтгаан байж болох. Яг зөв нэг зөрчил үүсэх шалтгаан бол мөн байна те. Зөрчил үүсэх шалтгаан бол мөн. Тий, нэг Оросуудтай. Тэгэл бид нар ч одоо ингээд 2 дугаар данд энэ хоёростой амар байлдсан гэдгийгсэн чинь ер нь бол Вермахтыг бэлдсэн нөхдүүд чи энд явж байгаа шүү дээ. Таны 2 дугаар дайны үед Липциг хотыг нэг ч одоо бөмбөгдөөгүй шүү дээ. Ягаад гэж тэнд байсан нөгөө сурж исэн герман хэсгчдийн хүүхдүүд нь зөндөө байсан байхгүй. Липциг хотод хин тэгээд төрсөн хүүхдээ бөмбөгдөх юм тий. За. За тэр бол зүгээр юу шүү яриа шүү. Тийм үү.
Яриач бодтой баг л таас. Тэгээ энэ одоо ингээд Ян Берсен энэ улаан армийн цэргийн тагнуулын газрын дарга. За. Германы армийн хурандаа Мальбранд гэж хоёр хүн энэ бүх төслийг удирддаг. За. Тэгээд одоо хаана энийг хийх вэ? Хүмүүс яг одоо жишээлбэл бүр ингээд тэр үеийн хүмүүсийн дуртгал дотор гүй их сонин осавэ химийн их сонин мэрэгжилтнүүд байна. Улаан армийн хувцастай тэгсэн мөртөө нөө орсоор ирж чаддгүй тийм мэрэгжилтнүүд байна. Эдэргээд бүр хүмүүсийн дуртгал байдаг байхгүй. Тэр нөгөө германууд улаан армийн цэргийн хувцас өмссөн. Одоо Украинд болж байгаа хойд солонгос шиг л. Одоо тиймэрхүү юм болж байгаа юм л да. Хэдий чинь зарим нь баг бүрээд гэдэг үчиг юутай үнэмлэхтэй яваад сараад явж байгаа сургасан. Тэгээд энэ одоо эн чи Германы хувьд яаж байгаа юм гэхэлэр армийн хадгалж үлдэх. Эрт өрөө нэгэн цагт эн чи эх орноо хамгаалах хэрэгцээ шаардлага гарна шүү дээ. Тэгэхэд хажууд нь ингээд юунууд одоо бус улсууд танка хийх боломжтой, онгоцоо хийх боломжтой Герман тэр боломж нь алга. Тэгэхэд зөвлөлт Орос улсад бол яг үгээр өөрснөө хийхлээр инженерүүд байхгүй, технологичд байхгүй, жаахан гайгүй нууд нь хувьсгалаар дөрвөөд гараа ивцсэн. Одоо нийслэг тэрэг хийдэг Америкийн алдартай зохион бүтээгч Сикорский чинь Орос хүн шүү дээ. Зөвлөлт Оросоос төрөвсөн хүн шүү дээ. Америкт очивол тэр вертолетуудаа хийгээд эхэлсэн болохоос биш. Тэгэхээр зэрэг зөвлөлт Оросод инженерийн болсон хүчин ч байхгүй. Бүгдээрээ сайхан ажилчин дараачнараа хувьсгал хийж болно л доо. Дараа нь ажилчин дараачин чинь танк хийж чадахгүй. Тэ? Ийм юм байхгүй. Тийм болохоор технократ давхарга байхгүй. Тийм одоо инженер техникийн давхарга байхгүй. Тэгээд тэрийг Германаас авах хэрэгцээ шаардлага, суралцах шаардлага байсан. Тэгэхээр ингээ хоёр талын хүсэл эрмэлзэл нийлж байгаа биз дээ. Гэхдээ ер нь бол дайн эхэлтэл байнгын хоорондын холигдолтой байсан гэдгийг бас хэлэх хэрэгтэй. За тэр нь Гэхдээ одоо тэгэл нэг гэрээнийхээ үүргийг биелүүлэхгүй ч гэдэг юм уу, Мессершмитт чинь онгоцоо угсрахтаа одоо зарим эрхийг өгөхгүй ч гэдэг юм уу, бас нэг нууц юм авж үлдэн. Тэгээ иймэрхүү тэрнээс болоод муудалцсан, сайдалцсан зөндөө баримтууд бий. Одоо нэг чипний хэрэгшил. Яг үнэ тий. Тэгэхээр зэрэг тэр бол юунууд байсан л да, тийм дүр зураг бол байсан. Та сая нөгөө цэрэг батлан хамгаалах салбар дахь технологийн шилжилтийн асуудал, аж үйлдвэрийн хөгжлийн асуудал байлаа. Цэргийн онол дээр энэ чинь бас нэлийн хамтран ажилласан юм шүү. Юун дээр? Цэрэг батлан хамгаалахын онол. Тий. Концепц дээр. Ер нь одоо тэр Ханс Гудериан гэдэг одоо 2 дугаар дайны Германы одоо танкын армийг командалж исэн алдарч юм шүү дээ. Тэр хүн чинь зөвлөгөө тулсан Жанжистагийн цэргийн академид суралц төгссөн хүн шүү дээ бас. Энийг ерөөсөө хийхгүй нуугаад байдаг. Тэр үед бол Егоров гэж одоо хамгийн том одоо орчин үеийн дайны онолч нь байсан гэх юм уу да. Тэгээ Егоровын онолоор энэ танкын армууд бий болон танкын армууд бол ингээд бие даасан үйл ажиллагаа явуул цохилт хийн мэн гэсэн энэ юмыг зааж исэн гэж ярьдаг. Бас зөвлөлтийн цэргийн академиудад бол Чингис хааны байлдааны аргыг бол бас их сурдаг, заадаг байсан. Энд ч бас нэг тийм Азийн уламжлал бас байна шүү дээ. Орос улсад. Энэ хоёрыг Гудериан хамгийн сайн хэрэгжүүлсэн гэж үздэг. Зөвлөлт Оросд нь бол Егоров 37 онд барьж цаацлаад тэгээд тэр танкын арим гэдэг ойлголт байхгүйгээд нийт танкын хэмжээгээр Германаас бараг 5 билүү 6 дахин олон танктай. Гэхдээ тэрийг авчиад цэргийн ангиудаа хуугдагцсан. Тэгээд одоо юу гэдгийг рот байвал нэг жижиг танк гэдэгтэй байна. Батальон байвал одоо юу гэдгийг дунд цэргийн нэг танктай байна гэх ингээд нөгөө танкч явж ингээ хуугдчихлаа. Гудерианч нь бол тэр танкын арим байгуулна гэдэг онолыг хүлээж авч ингээд яг нэг чиглэл цөм шууд 200 танк цөм зөхөж орж ирэл. Тэгээд яг Монгол цэргийн аргаар ингээд фронтыг 2 жигүүрээр нь сэтэлэл тулгамлал байлдаад эхэлж байгаа байхгүй. Тэгээд чи бүслэлтэнд ороод ирэхээр энд байгаа цэргүүч юу хамгаалт бодох мантай хаяал зогтсон шүү дээ тий. Ерөөсөө тэр үйл явдлууд тэр онол талаас нь бол ийм болсон гэж ярьдаг. Энд нотлогоо байхгүй шүү. Зүгээр жишээлбэл одоо энэ Кама гэд Липцигт байсан нууц объект шүү дээ. За. Липцигт байсан нууц объектыг төгссөн хүмүүс дотор жишээлбэл одоо Германы том
маршалууд байхаас гадна улаан армийн одоо нэртэй танкын командлагч Кривошеин гэж хүн бас төгссөн. За Кривошеин Гудериан 2 1939 онд Брест хотыг хүлээлтсэн хоёр. Польшиг хоёр талаас нь ороод эхлээд Германы армичд авчаад Брестийг эзэлсэн шүү дээ. Гэхдээ нөгөө нууц пактаараа Брест чинь зөвлөлтийн төв байх хэрэгтэй байсан учраас Кривошеин цэрэгтэйгээ ирэхэд Гудериан за гэрээс ихнаа гэд. Тэгээ энэ хоёрын цуг авахсан зураг мураг байд. Би ягаад энэ бичлэгийг энэ дээр зогсооч өгөхлөөр биш үү? Германы арим нөгөө танк хэрэглэхийг хоригдсан байсан гэдээсэн шүү. Тэгээ Германы арим ингэж бэлтгэлээ хийдэг байсан байхгүй. Машин дээр панераар танк хийж угалчаад тэгээ одоо энд нь хөрхий цэргүүд нь ингээд цэргийн сургуулийг хийж штэ танктай байж болохгүй учраас гэтэл яг жинхэнэ танк гэж байна юу аюултай юм а гэдгийг зөвлөлтөд ирж тэрийг сургуультай хийдэг байсан байхгүй. Бит сургуультай зөвлөлтөд чи панертай сургуульд хийх жинхэнэ танктай сургуульд хийх хоёр чи өөр штэ. Хоёрдугаар тэнд чинь угсран технологийн шийдлүүд чинь тэнд явна. Тэгэл тэнд сайхан зөвлөлтийн инженерүүд тэрийн сайхан хуулж аваал ингээл явж байгаа ийм баримтаг байхгүй. Юу одоо Оросын түүхчид судлаачид зөвлөлтөд тухайд болж ирсэн өсгөл нь үзэл суртал Сталины эсвэл Сталины бодлогоос гадна ер нь явж германчууд буруутай гэдэг нэг юм санал дэвшүүлээд байдаг. Ол нөгөө хамтралжуулалт тэгээд маш их тариалан санхүүгийн дэмжлэгүүд мөнх санхүүгийн шаардлага хэвцэн гарч байгаа. Германчууд буруутай ч гэж одоо тэгж хэлж арай болохгүй л дээ. Зүгээр яг ер нь бол энэ дээр Сталины 28 оны их намынхаа хурал дээр хэлсэн үг гэдэг. Бид 28 билүү 27 билүү. Бид нар 10 жилийн бид нар бус улсуудаас 100 жилээр хоцрогдож байна. Энэ зайг 10 жилийн турь гүйж гарахгүй бол бидрийг бүгд ингэ устгана гэж 29 онд байх. Тэгээ чи бодох 39 он шүү дээ. Тэгэхээр зэрэг маш хурдан аж үйлдвэржүүлэх шаардлага гарч байна. Мөнгө байхгүй. Инженерийн бол ус өгч байхгүй. Тэ? Одоо чамд юу вэ? Сайхан сэтгэл байна гэдэг шиг л болж байгаа байхгүй. Тэгэхээр тэгэхэд харин Сталины ад шавуусан хоёр том үйл болж байгаа шүү дээ. Нэг нь энэ германууд нөгөө дайнд ялагдсан учраас хавчигдмал байдалд орсон Версалийн гэрээгээр. Тэгэхээр Германаас технологи авах боломж гарч эхэлж байгаа. Тийм учраас Германы хүсснээр тэр цэргийн юмнуудыг хийж өгөөд далмаар нь зөвлөлт орсон улс тэндээс технологи авч байгаа. Хоёр дахь том их сурвалж бол 1929 оны дэлхийн эдийн засгийн хямрал Wall Street нураад Америкийн эдийн засаг тэр чигтээ бараг чиүлээ хагас жилийн дотор банкнуудын талан давбуурдаг ч гэлээ. Амар юм болж байгаа шүү дээ. Америкт коммунизм байгуулагдсан шүү дээ. Тэр үед чи ерөнхийлөгчийн зарлиг гараад эмэгтэйчүүдийг алтан эдлээд улсад хурааж авах гэж. Улс алт байхгүй болсон. Тэ? Бүр тийм хэмжээндээ хүрч исэн байхгүй. Бид нар тэрийг нөгөө зүгээр л ингээд биирж унаал тэгээд баахан хувцааны үн унаал хүмүүс жоохон амиа хорлол нэг иймэрхүү юм болсон юм байна. Тэр чинь бүр тэр хэмжээнд дээр хүрж исэн том хямрал болсон. Тэгэхээр тэр хямралыг ашиглаад яг нь Америкч өөргөө нөгөө компани бургад ирэхэр чинь одоо яах вэ гэл хаана бизнес байна гэл гүйлдэн штэ. Хаана бизнес вэ? Зөвлөлт ус бизнес байна. Хүрээдрээ. Зоос байна гэл. Зоосыг яаж олж чинь зөвлөлт бас байхгүй штэ. Зоосыг яаж олж чинь гэсэн чинь зоосыг бол хамтралжуулалт хийгээд тэгээд үр дээрээ чинь хуугаар нь хурааж аваад яг чи дараа жил тариа тарих учраас чамд нэг жоох юм үлдэн л дээ. Үлдсийн бүгдийг нь хурааж аваад бүгдийг гадагшаа зараад тэрүүгээр орж ирсэн валютаараа төлж байгаа. Харгис. Тэр үлсгэлэн 20-од оны үлсгэлэн чинь бол бас айгүй олон шалтгаан нь бол энэ хамтралжуулах бодлого энэ хүчээр тариаг нь хурааж авсантай холбоотой. Тэ? Нөгөө талаас ингэж валют бий болгоод тэр валютаар энэ аж үйлдвэр объектууд чинь байх болж байгаа. Ийм юм. Одоо том ерөнхий үзэгдэл. Энэ бас ерөөсөө ярьдаггүй нууц байхгүй. Бид нэр одоо бүү мэд жишээлбэл Armand Hammer гэж нэг амар том Америкийн одоо саятан байлаа шүү дээ.
одоо болтол энэ Оросод ажиллаж очисон төрийн том төлөөлөгчдийн чинь президент хотел гэдэг нэг юмд буулгаад байна шүү дээ. Энд чинь Armand Hammer-ын барьсан зочд бодлоо байхгүй. Тэгээ энэ Armand Hammer гэдэг хүн бол Америкийн технологиг ингэж Орос руу оруулж ирдэг ажлыг хийсэн хүн. Еврей. Тэгээ еврей хүнд бол тэр коммунист байна уу, фашист байна уу, ямар ч ялгаа байхгүй. Мөнгө нь л чухал. Тэгээд бүр өөрийнх нь дуртгал дээр байдгийн Микаянтай анх уулзаа. Тэгээд Микай чи яг одоо би чамд түүх соёлын дурсгалд айгүй үнэтэй зүйл өгөх үү гэдэг. Тэгээ ингээд маань үний чи яасан чи сүмээ сураж авсан Америк олон бурхан амар үтэй юмнууд байгаа шүү дээ. Урлагийн бүтээлүүд. Тэгээ амар үзээд бүр гайхаад үгүй би энийг чи одоо ингээд авч яваа зарж болох юм уу? Тэгээ эн чин танай амар том түүхийн үнд дурсгал зүйл мөн байж штэ гэдгсэн чи зүгээр. Тэр тэдгүүд дэлхийд хувьсгал байгуулагчаар музейнээс нь бид нар буцаагаад авчихнаа гэсэн. Тийм дурсамж байдгийг. Бүр онгойч биш нэ чинь баг. Бодтой юм шүү тийм. Бодтой асар их тийм. Үгүй чи одоо нөгөө шашныг үгүйсгэж байгаа нийгэмд тэр сүмд байгаа бурхны дурсгал бол мөнгө л болж ивэл өг натхайгаал гэж шүү дээ тий. Тэгэд Альберт Каны товчоо гэж байсан. Одоо Америкийн том инженер л дээ. Энд чи Орос дахь нэр нь ямар гидро ямар строй үлээ. Оросод компани байгуулсан. Орос нэртэй. Тэгээ тэр нь Орос нэртэй. Нөгөө тэр үеийн Оросын байгууллагууд чинь бүгдээр энийг тийм нэрнүүдийн ингээ холбоод биччихсэн Ос авиа хийм гидро металлург метстрой гэх юм нэртэй байдаг чинь эднийх ч бас 500 аж үйлдвэрийн инженерийн зургийг гаргасан хүн шүү. 500. Тэгэхээр хаанаас жишээлбэл одоо чи ингээд амар том үйлдвэр байгуулъя гэвэл хоёулаа сууж байгаа зөө байгуулчих гэхгүй шүү дээ. Энд чинь инженер хэрэгтэй, тооцоо хэрэгтэй тэгэл олон жилийн туршлага хэрэгтэй инээтрээ шүү дээ тий. Тэг чин тэгээд яг байгуулад байгаа гэсэн чинь цааталтан сайхан Америкууд ирсэн доллараар цалинжаал, алтаар цалинжаал зургийн зурж байгаа л байгаа байхгүй. Ер нь бол ийм юм болж исэн. Эн чин Сталинградын тракторын үйлдвэр, Челябинскийн төмрийн гангийн үйлдвэр, Челябинскийн тракторын үйлдвэр бол нөгөө Т-34-ийг үйлдвэрлэж исэн үйлдвэр шүү. Америк зөвлөлт хоёрын хамтарч ирсэнээс өмнө Германыг дуусгаад тэр цэрэг балан хамгаалахын салбар дээр хамтарч ирсэн байна. Дээр нь улс төрийн энэ хоёр чинь бас нэгэндээ дэмжлэг үзүүлдэг гэсэн тухайлбал нөгөө Герман дахь коммунистуудыг зөвлөлтийн дэмждэг байсан юм. Коммунист жигүүрийг ер нь фашистууд засгийн эрхэнд гарч ирэх суур одоо эрдэмт энийг хүмүүс маргаж магадгүй. Гэхдээ суур нь юунаас үүссэн бэ гэхлээр одоо энэ 20-од оны төгсгөлд биш үү? Ер нь коммунист хөдөлгөөн бол аюу хүчтэй байсан шүү дээ. Энэ тухай хоёулаа дэлхийн хувьсгалын тухай ярьж байхдаа ярьж исэн 18 онд Бааварын зөвлөлт бүгд найрамд тулс гэж байгуулагдсан Унгарт ийм бас хөдөлгөөн явсан барьсан гэдэг. Тийм учраас коммунист намууд бол газар сайгүй хүчтэй байсан. Коммунист намуудыг Коминтерн гэдэг байгууллага гарч ирээд араас нь санхүүгийн болоод боловсон хүчнэр нь дэмждэг байсан тий. Тэгчээд 20-од оны төгсгөлөөс эхлээд Сталин одоо ямар шийдвэр гаргасан бэ гэхлээр энэ социал демократууд бол уруу хүчтэй байна. Ер нь бол. Тэгэхээр энэ уруу хүчтэй хязгаарч хамтарч болохгүй шүү гэдэг. Социал демократуудын эсрэг коммунистууд хэрэгцсэн. Өөрөөр хэлбэл зүүнний болон хэцүүний хоёр улс төрийн хүчин чинь хоорондоо байлдаад эхэлж байгаа юм. Тэр байтугай их олон тохиолдолд фашистуудтай цуг санал өгч ирсэн баригдууд биш шүү дээ. Социал демократуудын эсрэг. Яг гэвэл тэдний чинь юу гэж нэрлэдэг вэ? Социал дайснууд уруу хүчтэй тэгж нэрлэлчээ. Тэгээд чи урууч учраас тэрний эсрэг хинтээ чамаагүй нэгднэ. Фашистууд хоёулаа нийлээ санал өгөө гэдэг. Ийм тохиолдлууд гарч ирсэн. Ийм улс төрийн нөхцөл байдал яг мэдээж энэ бол юу одоо Гитлер засгийн эрхэнд одоо гарсан шалтгаан бол биш. Гэхдээ нэг хүчин зүйл бас мөн. Гитлер засгийн эрхэнд гарсан шалтгаан бол ерөөсөө дайны дарах хямрал шүү дээ. Чи 132 сая алтан доочм Рейхсмаркийн төлбөр төлөх ёстой. Улсад ч мөнгө байхгүй. 1923 онд амар том хямрал болоод инфляц чиглэлээ сая хуваарч үлээ өсөөд $1 1.2 тэрлион
Deutschmark болдог. Reichsmark. Тэр үе Deutschmark биш. Reichsmark. Талх авахын тулд ингээд төвдөг дэргэн дээр мөнгө авчиж өгөөд. Маш би Талх авдаг. Латин Америк, Африкт болдог ус үзүүлсэн чинь юу вэ? Германд болж байсан байгаа юм тий. Тэгээ Германд болж байсан. Энд чи айгүй хэцүү юм билэ. Энд чи би чинь 89 онд билүү 90 онд билүү. Афганистанд үтсэн. За. Тэгээд мэдээж дайм болж байгаа газар шүү дээ. Тэгээд бас нэг мөө утсан юм чинь их нэртэй хүүхдтэй нэг юм авчиг гэж одоо зах гарыг гэдэг. Тэгээд элчингийн жолоочийг аваад явахгүй. Тэгээ очиод ях дээр очиод $100 өгөөд солиулж байгаа юм. Би яг тэ $100-т нэг джинс ч юм уу нэг хүүхд юм жижиг гутал ч юм уу тийм авах гэж байгаа шүү дээ. Тэгсэн чинь ийм том юм өрөөтэй болчихлоо. Тэр үед $1 800,000 афган юм билүү. За. Тэг би гайхаад энийг би одоо яах юм бэ гэсэн чинь элчингийн жал би мэдсэн юм амар том зүг гаргаж ирээд нөгөө $100 чигийг хоёулаа $100 дамжилсан зах тунд. Яг тэр байтгүй юм болсон гэсэн үг багхгүй Германд. $100 би юу $100 чинь одоо ийм хэмжээний мөнгө болж байхгүй Афганыгаараа. Афган мөнгө байна шүү дээ. Тий. Тэрнтэй адилхан чи $1 1 тэрлэн Reichsmark болно гэдэг чинь нэг талх авахын тулд нэр тэрлэн Reichsmark ингээд дамжилж очино үстэй. Тийм хэмжээ. Тэр чи айгүй олон зургууд би ингээд нөгөө юу яаж исэн нөгөө Reichsmark-аараа юу 100-нд хийгээд галж хатаагаад магтаагаад гэдэг юм болж исэн. Нэвтрүүлгийн хамтрагч Toyota Top Motors. Яг нь Германы хувьд бол зөвлөлтөй хамтрах улс төр эдийн засаг санхүү шахалтын нөхцлүүд байгаа юм байна. За ингээ Америкт хамтарч эхэлж байна. Тэгтэл 29 тэр хүртэл бас нэг их сайн үйл явдал байна. За 33 онд Гитлер засгийн эрхэнд гараад ирж штэ. Яг тэгвэл одоо үнэхээр дампуурсан л да. Нөгөө Веймерийн бүгд найрамдах улс гэж Гитлерийн өмнөх үеийг нэрлэдэг. Эдийн засгийн хямрал явсан, ажилгүйдэл болсон. За зөндөө дампуурл болоод засгийн газрууд зүгээр л юу шиг хувцас бэлэг тайлж хайж байгаа юм шиг солигдол ингээд байгаад байсан. Тэгээд яг тэр үед их сони юм болж байгаа. Ялмар шахт гэж Германы төв банкны захирал хүн байсан. Тэр хүн хоёр сони юм байсан. Тэр хүн зөвлөлтийн худалдааны төлөөлөгчтэй нууц уулзалт хийгээд 500 сая маркийн зээл өгье. Тэгээд та нарын тоног төхөөрөмж ав. Хариуд нь бид яах ёстой гэхээр танахаас нефт авмаар байна. Танахаас төмөр авмаар байна. Одоо түүхий авмаар байна гэдэг. Ийм хилцэл хийжсэн. Яг амьдрал дээрээ бол 500 саяыг ч өвлцөг 200 саяыг өвлөж авалцсан баг. Тэгтээ тэгээ чи Герман эдийн засгийн үед бараг 0 заагдсан. Тэ? Чиний инфляцтэй ямар юм болцсон байна. Тэгээ тэгж яхад чи хаанаас 500 сая марк гаргаж ирээд зээл өгöd байгаа. Тэ? Тэгээд тэр чин ингээ харахаар одоо юу гэх юм параллел эдийн засаг зохион байгуулсан юм баггүй энэ ялмар шахт гэдэг чинь. Одоо нэлээд хэдэн жилийн өмнө санаж байгаа манай арчсан нам засаг барьж байхдаа нэг Чингис бонд гэдэг нэг амар том бонд усгаад тэгээд тэр нэг төсөөд суухгүй ингээл нэг банкны ирүүл явдаг байсан шүү дээ. Энд төсвийн гадуур төсөөс том мөнгө яваад байна гээл те. Яг тийм мига хийцэн баггүй. Нөхдөөд нэг ямар ч үлийн нэг төрийн өмчийн компани байгуулад тэр төрийн өмчийн компани нь өрийн бичиг бичдэг вексель. Тэгээд тэр өрийн бичгийг нөгөө төв банкнаас гаргал нь та нар аавна шүү гэдэг. Тэгээд нөгөө банкуд нь тэр өрийн бичгийг худалдаад авчдаг. Тэгээд тэр мөнгөө аж үйлдвэртэй хийгээл санхүүжүүлгээл тий. Тэгээд тэр мөнгнүүд мөнгө ч нөгөө хүнд үйлдвэрийн босгож байгаа хөө. Тэгээд Гитлер засгийн эрхэнд гарангуутаа маань юм чи өдөр Веймерийн Версалийн гэрэмэр гэж биелүүлэхгүй. Бид дас улс харимтай байна. Энтергээл тэгэнгүүт хаанаас ч юм банк гэл бахан мөнгө гарч ирэл. Töölстө нөгөө техник технологи нь Оросд хадгалаад үлдсэн. Банк гэл гэлцэл танк хийгээл нисхэн гоц хийгээл эхэлж байгаа байхгүй. Тэр чинь их олон жилийн хөдөлмөр байх хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр тэрийг бүгдийг нууцаар бэлдсэн бол таарад. Тэр мөнгийг найсан цааш нь гүйлгэж исэн хүмүүс нь Швейцарт байсан олон улсын тооцооны банк. Энэ банк одоо болтол дэлхийн
олон улсын тооцооны гүйлгээ хийж байгаа. BIS гэдэг Bank of International юу лээ. Тэр банк захирал нь Америк хүн. Ер нь бол энэ ингээд байлдаад хоорондоо алалцаад байгаа болохоос биш цааталт нь бол амар нууцаар бүх эдийн засгийн Өв төрөд орцсон гэж хэлж байгаа. тий одоо бүх коммунистууд фашистуудын цэргийн хүчийг энд зөвлөлт холбоот улсад нууцаар бэлдэж өгөөл тий тэгснэ мөнгө нь ягач Америкаас орж ирээл ингээд энэ ч бас сонирн бидтэй. Ер нь бол ийм сонин юмнууд болж исэн байхгүй. Тэгээд ийм юм болж байгаа чинь бид нар нэг хэдэн оюутан явуул сургах ер нь яга болдгүй. Манай юу удирдагчдын бодлого бол зөв л байхгүй. Энэ боломжийг ашиглаад тэр тэргүүний улсад хүмүүсээ сургаад авъя гэдэг бодлого нь зөв байхгүй. Зүгээр сүүлд нь яхаа өөрхөд эднийг нь буцаагаад өөрсөнд нь ял уулгаад тулгацсан болохоос биш. Гитлер засгийн эрхэнд гарсан. Тэгээд тэрнээс хойш үйл явдлууд дахиад өөр хилцлүүд явагдаж эхэлж байгаа. Гиснээс тэр Гитлер, Хитлер Фордыг шүтдэг байсан гэдэг нь үнэн юм. Гүтгэлгүй яа энэ Фордыг шүтгэхгүй яа. Форд чинь яг үнийг хэлэхэд бол шүтээ хэдэн би зүгээр л хэлээч цаа удаа. Үгүй чи герман хүн шүү дээ. Герман хүн гэдэг чинь дэг журам дуртай. Орден өнгө. Хамгийн чухал юм чи. Тэгэхээр Форд юу хийсэн? Форд шинэ юм бүтцэн бүтээгэн хүн шүү дээ. Форд аж үйлдвэрийн конвейерийн шугам гэдэг юм ийг л хийсэн хүн шүү дээ. Тэ? Тэгэхээр зэрэг чи наадах чинь герман хүнд бол маяг идэх гоостой. Үйлдвэрийг ингэж зохион байгуулах хэрэгтэй юм. Одоо чи тэгээд ингээд хийчихвэл би өстө мега нэрээ. Яста шүтгэхээс өөр аргагүй юм байна гэд. Тэгээд Сталин Гитлер хоёр хоёулаа шүтдэг байсан юм шүү. Фордыг. Тэгээ хан манд зургийг тавьсан байдаг юм шиг. Тий, Гитлерийн өрөөнд байсан энэ төр гээд хүмүүсийн дурсамжинд би Фордын зургийг ягаад гэвэл тэр юм шиг мундаг ордон хийсэн хүн аав. Тэгээ аж үйлдвэрийг тийм мундаг зохион байгуулалтаа болгоод чи 30 минут тутамд нэг машин конвейерээс гарна гэдэг чи өстой. Супер. Тэр үед бол байхгүй хурц штэ. Тэгээ тийм зохион байгуулалтыг хийсэн хүн. Хоёрдугаарт энэ юм чинь технологи германуудтай хуваалцж байгаа юм шүү дээ. Бас тийм болсон юм. Болсон. 29 онд Хямралын дараа чи Америк зөвхөн зөвлөлт орс руу өгөх шүү дээ. Хин хаан юу хэрэгтэй юм тэрлүүл гүйж байгаа шүү дээ. Тийм учраас Евро Герман руу ч орж ирсэн. Энэ Фордын аж үйлдвэрийн харилцаа бол дайны баг ер нь дунд хүртэл үргэлжилсэн. Стандарт ойл байна. Стандарт ойл бол 44 он хүртэл баг холбоотны харим Францад буудал юугаа нефтийг нийлүүлжлээсэн шүү дээ Германд. Гэхдээ нефт шууд Герман руу ачигдахгүй л дээ. Тэгээ нефтийг чинь Швейцарын компани худалдаж аваад Испани руу ачаад Испаниас Герман руу Испани компани худалдаж аваад Испани компани Германы компанид зараад гэдэг ч юм уу. Ийм байдлаар. Гэхдээ одоо явж байгаа Оросын нефтний 8 мөн л байгаа тест. Энэ тгэрэг ачигдаад энэ тгүүд нь буцаагаад Европ руу ачаад Европыг авахгүй. Энэ тгэрийг бол авнаа. Яг тэр процесс явж исэн л байхгүй адилхан. Тийм юу тэр байтугай за одоо гэхдээ би баримт хэлж байгаа шүү. Жишээлбэл одоо Америкийн ерөнхийлөгч асан Жорж Буш биш үү? Тэрний эцэг Буш, тэрний эцэг Джон Прескотт Буш гэж хүн байсан. Энэ хүний ажиллаж исэн Union ямар банк вүлээ? Тэр Германы одоо төслүүдийг санхүүжүүлдэг байж байгаа. Тэгээд 1942 онд Америкийн шүүхэн шийдвэрээр хөрөнгөний хураасан шүү дээ. Дайсан улстай 8 хийсэн гэдэг. Юугаар. Гэх мэт. Яг бол мөнгө гэдэг чинь юу гэхгүй. Тийм учраас сүүлд нь энэ Германы хүмүүсийн бол яг ялагдсан улс учраас барьж аваад шүүсэн. Францад Реногийн нэг нөхрийг барьж аваад шүүж амжаагүй шоронд тогтонд чиглүүлнээс урцсан байгаа. Ер нь бол эдийн засгийн улсуудад тэгж нэг ял үүрэггүй шүү дээ. Энийг ингээд санхүүжүүлж ирсэн тэр асар олон Америкийн компаниуд хинч одоо ял үүрэггүй. Сталин Фордыг шүтгэн аргагүй. Хамгийн анхны тракторын загвар чинь Фордын загвар. ГАЗ гэдэг машины үйлдвэр биш үү? Горьковский автомобильний завод. Тэр чинь Америкийн инженерүүд зохион бүтээсэн. Одоо хийсэн. Яг
Германтай хамтарснаас зөвлөлтийн Америкт хамтарч байгаа чи иргэний салбар болж эхэлж байна те. Тэгж харагдаж. Эсвэл бас Америк батлан хамгаалалтын салбарт хамтарсан юм байгаа юм уу? Бүг Америк бол 2 дугаар дан хүртэл батлан хамгаалалтын салбарт угаасаа нэг сүртэй амт юм биш шүү дээ. Гэхдээ дайнд ажинд ч нэг ороогүй. Хүчин чадал байсан уу байсан. Одоо мундаг л да. Тэгвэл одоо юу гэх юм байлдааны тэргүүний техникийн тэргүүний загвар бол Америкт биш байхгүй. Чи 2 дугаар дайны үеийн тэр Америкийн танкууд бол чи Шерман гэдэг чийстэ хөгийн танк байсан шүү дээ. Тэр Германтай байлддаг. Чи хиний Брэд Питтийн тоглосон Фурай гэж кино үзсэн. Нэг Шерман дээр суучаад германуудыг зүгээр өстө офдор нь устгаал яг танктай. Яг шүү дээ. Нэг тийгэр орж ирэл зүгээр 20 юу Шерманыг арчин. Яг тэгвэл бид нар чинь дайнд ороогүй улс чинь техник нь сайжрахгүй шүү дээ. Зөвлөлт бод улс ягаа сайжирч байгаа юм гэхэлэр тэр дайнд орчиж шүү дээ. Эхний одоо сууруудын нөхдүүд тавьж өгөө. Тэгээд нөгөөдөл чинь дайнд ороод эхлэнгүүд эний чинь ингээд тестлэгдээ сайжраад явчихж байгаа шүү дээ. Энэ ямар ч юу энэ би нөгөө нэг чамд вексел ярьж байгаад векслийг үзүүлж байгаа ухаантай. За. Тийм тэгээд тэрийг тэр чигтээ тавиад үлдээчих. Тийм одоо юутай юм одоо бодит түүхтэй юм байна. Гэхдээ Америкууд бол мэдээж зөвлөлт холбоод улсад гэхдээ одоо ингээд хүмүүс юу одоо зарим нь миний үеийн энэ бол Небрегес гэдэг амар том усан цахилгаан станц барьсан зөвлөлт бат улсад мундаг энэ чинь анх дахь 5 жилийн төлөвлөгөөнийх нь их том бүтээл шүү дээ. Тэгэхээр Небрегес гэдгийг чинь Америкт эхэлж угсраад дараа нь задлаад 100 усан онгоцон дээр очиад зөвлөлт бот улс тавьчраад буцаахад тусарсан. Тэрийг бид нэр мэддэггүй. Мэдээж чи тийм том цахилгаан станц, усан цахилгаан станцыг зөвхөн хэдэн багийн хөдөөний хэдэн багийн сууж байгаад барьчихгүй шүү дээ. Тэ? Тэгэхээр зэрэг тийм юунууд газ одоо тэр Горьковский автозавод байна, Харьковын одоо завод байна. Одоо ерөөсөө энэ бүх хүнд техникүүдийн суурьууд чинь бүгдийн одоо Америкийн лицензээр Америкийн инженерүүд барьсан. Тэр Ленин нөгөө коммунизм цахилгаанжуулалтаас эхэлнэ гэдэг. Тэгээ баха усан цахилгаан станц зорж байгаа чинь энэ чинь Оросууд биш. Америкууд барьсан юм шүү ихэнх. Германууд ч оролцсон. Германууд ч оролцсон. Чи Юнкерс бол одоо Германы Юнкерс гэдэг байлдааны том онгоц бөмбөгдөгч онгоцнуудыг бид нэр ярих дуртай шүү дээ. Сөнөөгч нь Мессершмитт, бөмбөгдөгч нь Юнкерсүүд гэдэг. Юнкерс ч бол зөвлөлт улсад 22 оноос эхлээд өөрийн үйлдвэртэй байсан шүү дээ. Энэ нөгөө Руса Балт гэж нэг үйлдвэр байсан. Энэ нөгөө Балтийн тэнгисийн орнууд биш Латв, Литв, Митв гэдэг. Тэр орнууд чинь хаант Оросынхаа хэмжээнд хамгийн одоо инженер техник хөгжсөн ажиллах хүчин их боловсралтай хэсэг байсан. Хоёрдугаар тэнд чинь нөгөө сууршмал германууд гэдэг. Тэгээд тэнд хамгийн хаант Оросын машины үйлдвэр байгуулагдсан байхгүй. Руса Балт гэж. Тэгээд тэр машины үйлдвэрийг одоо төшөглөж 20-од онд чи Юнкерс өөрийнхөө онгоцны үйлдвэрийг тэнд хийж ирсэн. Зөвлөлтийн газар нутагт тэр хийж ирсэн. Зөвлөлтийн газар нутагт тэр чи байлдааны онгоц Германы нутагт тэр 1-р дайны дараа хийгээд үзтээ. Дорн чамаг барьж аваад шоронд хийчих штеп. Гэхдээ яг амьдрал дээр бол жилд 300 онгоц үйлдвэрлэнэ гэсэн гэрээтэй үйлдвэр байгуулад тэгээд нэг 60 ч үлээ нэг тиймэрхүү юм болол тэгээд дууссан. Германууд инженерээ одоо зүс хувилгаж явуулж байсан. Америкууд бол бүр зүгээр улаан цам явуулсан юм шүү. 200 мянган инженер зөвлөхөд ажиллаж байсан. Нийтдээ. Тэгэхээр 200 мянга гэдэг чинь амар тоо үст. Амар тоо шүү. Тий. Зүгээр нэг муу ажилчин биш шүү дээ. Дандаа инженерүүд явж байгаа шүү дээ. Тий. Тэгэхээр чин ер нь зөвлөлтийн эдийн засаг санхүү батлан хамгаалалт салбар Герман Америкийн дэмжлэг дээр боссон юм шүү дээ. Тий. Хоёулаа жоохон конспиролог руу орох. Конспиролог буюу хувилдааны онол руу ороод ирэх юм бол энийг зарим эрдэмтэд их ярих дуртай. Жишээлбэл 1-р даймны гол зорилго бол хэд хэдэн эзэнт гүрнийг устгах хэрэгтэй байсан. Оросын эзэнт гүрэн, Британий эзэнт гүрэн, Францын эзэнт гүрэн. Британи, Франц хоёр чинь дэлхийг хуугаад эзэмсэн байгаа биш үү? 1-р дайны. Тэгээд 1-р дайны үр дүнд яасан бэ гэсэн Германыг нураасан, Оросыг нураасан, Австри-Унгарыг нураасан, Османы эзэнт гүрнийг нураасан, 4 эзэнт гүрэн нураасан. Гэхдээ Франц, Англи хоёр үлдсэн. Тэгэхээр дайны зорилго биелээг өгөөд.
Дайны зорилго биелээгүй. Тийм учраас яах ёстой? Европт зөрчлийг өдөөх ёстой. Европ зөрчлийг өдөөхийн тулд хэнийг зэвсгэлэх ёстой? Хэнийг хүчрхэгжүүлэх ёстой? Германыг хүчрхэгжүүлэх ёстой. Зөвлөлтийг хүчрхэгжүүлэх ёстой. Тэр хоёр Франц, Английн эсрэг цогцлтын хүч болж гарч ирнэ гэж. Тэгээ энэ бол хувилдааны онол. Гэхдээ бас тийм энийг ярьж байгаа хүмүүс бол их байдیں۔ Үндслэхгүй бас биш ч юм шиг харагдаад байгаа. Жишээлбэл 29 оны одоо Америкийн эдийн засгийн хямрал болоход дөгөөсөн хүн хингээч Британий төв банкны захирал 29 онд. Энэ хүнчин шийдвэр гаргаад Британий нутаг дэвсгэр дээр гадаадын валют оруулахгүй гэд нөгөө дампуурж исэн долларын хавьч бүр алхаж гасан байхгүй. Тэр үеэс эхлээд одоо ер нь Америкчууд бол үгүй ер нь энэ Англиг дуусгах хэрэгтэй юм байна гэдэг дүгнэлтэнд хүрсэн гэж тэгж ярьдаг. 200 мянган дайн гэдэг чинь хөшигний цаана шалга өөр юм яваад байгаа. одоос нь тэгжтэй. Ер нь үл тийм. Одоо ч гэсэн тийм. Иран Америк хоёр байлдсна хятад ялчиж байгаа жишээ нэ. Нөгөө түрүүн зөвлөлтийн нефт гэд хэлжсэн саяхан өнгөрсөн 7 хоног би Украин Оросын дайн эхлэхээс өмнөх Европын хий хамаарлыг харж ирсэн 60% гээд яг зарим бол 100, зарим нь 20 дунджаар 60 болж байгаа. Тэгээд одоо ямар хамаарлалтай гэж тэр статистик бүр AI ч гаргаж чадахгүй л. Яг таны хэлж байгаа шиг дунд нэг өөр угаалт яваад тэгээд дахиад амрал нь байгаа. Тодорхой хэмжээ нь бол угаалт яваад ирж байгаа шүү дээ. Одоо би бол хийг бол мэдгүй би тийм статистик сонирхож үзсэнгүй. Нефт бол олон түмний нүдэн дээр л ил байгаа шүү дээ, тий. Турк, Энтхэг одоо хамгийн хожиж байгаа улсууд Оросоос кемдөнөр хөдөлж яваал тэгэл нутагтай авчид нэг үйлдвэрт оруулж эргүүлээд энтхэгийн нэвтгээл цаашаа зараад өгвөл нэг одоо Америк энтхэгийн хэрүүлчин тэрнээс үүдэлтэй шүү дээ. Одоо бололтой улаан цагаан ингээд тахтай яад юм бэ гэдэг асуудал чинь яваад шүү дээ, тий. Дайны дараа Германы Холокост Оросын гулгыг одоо барууныхыг шүүмжилсэн. Сурталын зорилго. Хэрэг дээр таны хэлээд байгаа түрүүн яриад байгаа 200 мянган инженер чинь тэр ажиллах хүчин дээр л ажиллаж бүр улаан цан гулаг дээр ажиллаж л байсан юм биш үү? Тэгсэн тэгэл байд. Чи Магнитогорск, Дембрегесийг юу гэж бодож байгаа? Таричтай ч барьсан гэж бодож байгаа. Тэр нь ямар өчтөр үйлдвэр үлээ? Магнитогорскийн төмрийн үйлдвэр энэ бүх лүтэн хот барьж байгаа. Дембрегес асар том цахилгаан станц. Тэр бүх хар ажлыг чинь хөрхий шоронгийнхан хийж байгаа шүү дээ. Гулагт баригдсан байгаа ажигдсан хүмүүс л хийж байгаа шүү дээ. Хин тэгж тийм нөхцлөөр ажиллах юм. Чи тариачаа авчиад ажиллуулах гээд үзтээ. Маргааш нь хамаг юм чи өвдөө хийчих шүү дээ. Тэр 30-аад зөвлөлт улсад гарсан тэр 3 буудааны хууль гэдэг юм чинь зүгээр гараагүй шүү дээ. Зүгээр нэг тийм харгас хүн байгаа чи 3 буудааны алдаж өргөдүүлсэн байвал 10 жил заана гэдэг хууль чинь өчигдрийн тариачин байсан нөхрийг авчираа чи тракторын өрөөлний ард суулгачиж байгаа байхгүй. Тэр хүн чинь зүгээр мэдгүйгээр л эвдэн шүү дээ. Техник мэдгүй. 3 буудааны хуулаа юу гэнэ? Буудаа. Тэгээд буудааны тэр хууль нь юу гэсэн бэ гэхээр чи одоо ажил хийхдээ 3 буудаа алдаж өргөдүүлсэн байвал 3 ширхэг хөө. Яг ширхэгч биш юм аа. Одоо эдгээр чи юу гэдэг юм бэ? Төрөө, соёо, төрөө. Тий. Буудааны 3 төрөний хууль гэх юм уу? Чи 3 төрөө алдаж өргөдүүлсэн байвал чамд хэрүүгээ ялах. Оо амир. Тий. Тэр гулагт байсан хүмүүсийн чи ихэнх нь өөрхийн энэ зүйл ангаар ачигдсан хүмүүс шүү дээ. Ерөөс ажлын хүч бүрдүүлэх гэсэн л юм шүү дээ. Нэг талаас. Нөгөө талаас ингэжээж тэр хүмүүсийг хөдөлмөрийн соёлд сургаж байгаа бас нөгөө хэлбэр шүү дээ. Хамгийн харгас хэлбэр. Тэгвэл үнэхээр л тийм байсан. Тэгээд тэгэхээр чи тэр том цахилгаан станцыг боолын хөдөлмөрөөр байгуулж байгаа шүү дээ. Тэгэхээр тэнд хэн байх юм? Тэр хүмүүс байна. Алдвал амь насны өртөгтэй. Тийм учраас тэр хүмүүс чи алдаа гаргахгүй төлөө хичээж ажиллана. Дээр нь Америк инженер суучаад ингэж ингээд сууж ийн гэсэн үг. Яг тэгвэл тэр Америк инженерт сонирн биш байхгүй. Чи цалингаа авч ивэл чиний компани орлого ашгаа олж ивэл тэр доорхийн ажиллаж байна. Тэр энэ одоо хэн нэг нь барьж авчираад ажиллуулж байгаа юм уу? Өөрснөө цалингаа аваад ажиллаж байгаа юм уу? Америкууд бол тийм тоохгүй шүү дээ.
1990 оноос хойш 20 дугаар зууны Монголын түүхтэй холбогдсон олон асуудлын тухай архивын нууц материалууд ил болж бидний түүхийн олон ойлголтыг шинжлэн эргэн харахад хүргэсэн юм. Монголын болон Оросын олон архивуудаас гарч ирсэн шинэ баримт материал дээр тулгуурлан 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгал, 1921 оны ардын хувьсгал, 30-аас 40-од оны түүхийн тухай бодит үннийг өгүүлж эрх чөлөө тусгаар тогтнолынхоо төлөө 1900-аас 1945 он хүртэл мэдрэшгүй тэмцсэн монголчуудын 50 жилийн түүхийн тухай доктор Ёндонгийн Отгонбаярын төвөрөвсөн Монголын тусгаар тогтнолын товчон 4 цуврал бүтээл дахин хэвлэгдэн гарлаа. Их түүхээс судалж эрдэм мэдлэгээ зузаалцгаая. Германтай хамтрахдаа зөвлөлтийнхэн тариа өгсөн юм байж. Үр тариа. Америктэй хамтрахдаа юу өгсөн? Адилхан шүү дээ. Валют л өгч байгаа юм чинь. Дахиад үр тариа. Үр тариагаа зараад ер нь зарж болох бүх юмыг л зарсан шүү дээ. Тэр сүмнээс авах хэрэгтэй бүх юмыг л авдаг бахан тий. Тий. Гэхдээ тэгэд чинь эн чи одоо зүгээр зарим нэг тооцоогоор болвол зөвлөдийн нутагт Америкийн инженеруудын оролцоотойгоор 1500-аад аж үйлдвэрийн объектууд барьсан гэсэн. Тийм тооцоотой байдаг. Тийм болохоор тэр 30-аад онд явагдсан аж үйлдвэржүүлэлтийн том нуруу Америк инженеруудын гар дээр, Герман инженеруудын гар дээр өссөн. Германуудаас бол мэдээж чи мөнгө авч болох чадахгүй шүү дээ. Технологи авна. Тийм ээ? Технологи. Америкууд бол бизнес шүү дээ. Гэт ингээл явж исэн байхгүй. Герман зөвлөлтийн дайны машиныг тэгээд нь явж барууныхаа өөртөө санхүүжүүлсэн юм байна. За одоо хувилдааны онолоор санаатай санаандгүй гэдэг юм руу орж болохгүй. Тэгвэл бас юу яасан л да. Одоо жишээлбэл тэр нөгөө Монгол Германы харилцааны тухай нэг дугаар хийсэн шүү дээ. Тэн дээр нэг Vostawag гэдэг пүүсийн тухай ярьж ирсэн шүү дээ. Тэгээ тэр пүүс бүр 1934 билүү оны худалдааны балансаар зөвлөлт Орос улстай хийж байгаа худалдаатай тэнцсэн худалдаатай гарч ирээл санаж байна. Тэгээ хоёулаа бүр юу яасан. Ягаад Германы пүүс тэр онцгой эрхийг олгож байгаа. 1928 онд гадаад худалдааны онцгой эрхийн тухай хууль гаргаад бүх гадаадын пүүс компаниудыг хөөгд. Тэр зөвлөлтөөс бусдын. Тэг бүр манай түүхэнд гадаад худалдааны онцгой эрх тогтоосноор одоо гадаадын капиталын дараллаас Монголын ард түмэн чөлөөлөгдсөн тухай бид нар чинь бичиж байгаа штэ. Яасан бэ? Тэр чи юу болсон бэ гэхлээр за яг бай тийм нэг хүрээнд байсныг Америк, Англи, Швед, Герман пүүсүүдийг хөөгд гаргацсан. Тэр бол нэг тийм юу ш манай хүрээний гангацуулын юм авдаг. Одоо дэлгүүрүүд байхгүй одоо бүү мэд юу гэдэг лээ энэ Prada тий мундаг юунууд чинь брэндүүд чинь тэдний нөгөөд гаргацсан. За яг томчууд юм авч чадхаа байцсан юм биш. Хамгийн аюултай юм нь хятадуудын өгөөд гаргацсан. Хятадуудын өгөөд гаргачна гэдэг чинь нөгөө жижиглэнгийн зүйлсээ ч байхгүй болсон. Өргөн хэрэглээний бүтээгдэхүүн байхгүй. Өргөн хэрэглээний бүтээгдэхүүн байхгүй болсон. Тэгээ өргөн хэрэглээний бүтээгдэхүүн байхгүй болчдөг. Зөвлөлтийн аж ахуйн нэгжүүд тэрийг чинь хангаж дийлдэггүй. Тийм учраас одоо монголчуудад зориулж одоо тэр гүржид цай үйлдвэрлэж байгаа чинь нөгөө ятас цай ирэх явц. Сүлжээ худалдааны сүлжээ гараа явчихар чинь цай байхгүй болчихсон шүү дээ. Чи цайгүй болчихно гэдэг чинь хэцүү үстэй. Тэгэнгүүт нь зөвлөлтөд бүр зориулж гүржид Монгол зориулсан цай үйлдвэрлэгээд нийлүүлж байгаа. Тэгээд тэр чи яг тэр нэг олон 100 жил явсан худалдааны сүлжээг нөхөж чадахгүй шүү дээ. Тэгэнгүүт мэрэгэн арга болж байгаа байхгүй. Яг энэ Vostawag гэж пүүсийн зөвлөлт Орос 25%-ийг эзэмшдэг юм байна. Тийм болохоор энийг одоо яг 100% хөрөнгөтэй орны пүүс гэж үзэхгүй. Гингүүтээ Vostawag пүүсэнд Германы пүүст худалдаа их эрх өгч байгаа. Тэр Германы пүүс нь үндсэндээ ямар худалдаа хийж ийн гэж нөгөө бид нар авахгүйгээд хөвөд гаргасан хятадуудын бараг бид нар тавьчид зарж байгаа байхгүй. Ер нь бол болж байгаа үйл явдал чинь бодтоор. Тийм учраас тэр худалдааны эргэлт чинь бараг зөвлөлтийн худалдааны эргэлтээ тэнцэж байгаа юм тэр. Монгол хүн бүр цай хүн шүү дээ. Тэ? Торг хэрэгтэй шүү дээ, тэ? Тэгэхээр энийг ч авчирч нийлүүлээд байгаа. Зөвлөлт Орос улсад тэрний юугаар хэрэгтэй байсан гэдэг нэг асуулт бас байна, тэ? Тэр яг гэвэл Vostawag гэдэг пүүс чинь Дрездний хэдийн еврейнүүд шүү дээ. Эзэмшигчт нь. Тэгээд энэ пүүсний 25% нь зөвлөлт Орос улс
хөрөнгө оруулалт хийгээд тэгээд энэ пүүсний халхавчин дор тагнуулынхаа операцийг явуулдаг гэсэн баггүй. Монголд биш л дээ, Монголд хэрэггүй шүү дээ. Германд, Австрид. Тэгээд одоо энэ пүүсэнд ажиллаж исэн тэр алдартай Deutsch гэдэг тагнуул чинь Кембрижийн 5 гэж алдартай тагнуулуудыг чи эсвэлж авсан юм шүү дээ. Бат тийм ээ тий. Бүгдээрээ л өөрөө өөртөө хэрэгтэй юм ал авцгаасан л та. Бай тухай эн чинь Монголд худалдааны хилцээр тэгээ худалдаан дээр эзлэх байр суурнаас гадна манай анхны үйлдвэрүүдийг чинь Герман инженерүүд барьж өгч болж илж шүү дээ. Тий, ихний цахилгаан станцууд чинь Герман. Гэхдээ одоо хөрөхдөө Зөвлөлт улсад нь тэр үед, Зөвлөлт Орос улсад нь тэр үед энэ технологи байгаагүй шүү дээ. Ер нь бол энэ технологи одоо тэгээд зөвлөлтөөс ямар нэгэн тоног төхөөрөмж авч болдог үе чинь бол бүр 30-аад оны төгсгөлд энэ зөвлөлтийн ажилтнуудад дууссан үеэс эхэлж байгаа шүү дээ. Тэр хүртэл чинь хөөрхөн бидэнд Оросууд чинь биднэртээ өгөх юм байхгүй. Эдгээр чинь бүгдээрээ Америк, Герман инженер авчираад өөрснөө сураад сууж байгаа байхгүй да. Тийм учраас ихний цахилгаан станц юм одоо тэр юу тоног төхөөрөмж чинь бүгдийн Германаас авчирч байгаа. Тэгэхээр Германаас ирж байгаа учраас Герман инженер ирж угсарж өгнө шүү дээ. Ер нь бол те дараа нь бид нар чи 2 дугаар дайны дараа одоо нөгөө зөвлөлтөд тэр технологиуд нь бий болчоор бид нар юу байсан байхгүй авцгаасан байхгүй. Явж Апологийн гэрээ чи манад ч бас үр дүнгээ өгсөн юм шүү. Тэгсэн. Тэгэлгүй яах вэ? Зүгээр дараа нь яг эргээд энэ гэрээнд оролцсон улсууд Монголд ч төдийгүй зөвлөлтөд ч гэсэн шорон оронд сууцгаас л та. Бүгдээрээ Германы тагнуул, Америкийн тагнуул, Японы тагнуул болцгоогоод. Тэгээд энэ Америк зөвлөлт Германы энэ хамтрал 41 оноор дуусгар болж байна уу? Герман Сэргийн хамтын ажиллагаа бол 1933 оноор. Яг бол Гитлер засгийн эрхэнд гарч ирээд за энэ зөвлөлтөд байгаа нууц объект хэрэггүй болсон. Яг бол Гитлер чинь бид нар Версалийн гэрээдлээс гарлаа. Бид нар одоо юу байхгүй аа. Өөрөө гэсэн хайрамтай болно. Тэгээд тэртэйдрэнгөө өөрөө танк хийгээд тэр нутаг дээрээ тэр танкын сургуулаа хийж болж байгаа. Зөвлөлтийн тэр объектууд бол хэрэггүй болчихж байгаа шүү дээ. Тэр хамтын ажил. Тэгэхдээ эн чинь ингэж явсаар байгаад одоо энэ Молотовын зурж байгаа Герман зөвлөлтийн харилцан үйл давталцах гэрээ буюу нөгөө шуугилдаад гэдэг 39 оны нууц гэрээ гэдэг юм зурагдж байгаа. Нэгтээ яг бодит байдлыг бас зөвөр нэмэх хэрэгтэй. Ер нь бол Европт 2 дугаар дайн эхлэх төхөд ирэхэд бол бие биенийг холигдсон хэдэн аратнууд л байсан шүү дээ. Нэг нь улаан өнгөтэй Сталин, нэг нь хөрөн өнгөтэй Гитлер, 3 дахь нь ногоон өнгөтэй Чемберлен, 4 дахь нь ягаан өнгөтэй Даладье. Адилхан шүү дээ. Чи Мюнхний гэрээгээд 38 онд Чехословакиас Сүдец мужийн тастаж яваад Германд өгөө үзтээ. Чемберлен Даладье хоёр сууж хагаад хөөрхий тэр Чехийн ерөнхий сайд нь үүдэнд нь орж чадахгүй үүдэнд нь сууж гаал тэгэл Гитлер тэр гурав шийдэл нөгөөд гэж дууж оруулж ирээд ингэсэн шүү гэл гаргаж ирсэн. Ялгаагүй шүү дээ. Тэгэд Оросууд бас яг адилхан. Энд дээр би одоо юу гэдгийг Герман нь юм уу зөвлөлт нь мундаг байсан гэж ерөөсөө хэлэхгүй. Энд бол яг цэвэр хин амьд үлдэх юм бэ гэдгийн төлөө өрсөлдөн явсан. Энд одоо гар үсэг зурж исэн Сталин бол би хөлөгчлээ гэж бодсон баг. Энд гар үсэг зурсан Германы Риббентроп нь бол Берлинд очингод Сталиныг хөлөгцсөн шүү гэдэг ийм мэдээлэл өгсөн баг. Ингээд явсан шүү дээ. Тэгээд 40-од оны одоо Францыг эзэлсэн Германы дайнууд байна те. Ер нь Герман бол 38-9 оноос эхлээд одоо байлдан дагууллаа эхэлсэн шүү дээ. Хаанхын бензин дээр явсан гэж бодож байгаа. Мэдээж Румыны бензин тодорхой хэмжээнд байсан. Плаештигийн орд. Грозныгоос олборлж исэн бензин. Бакугийн бензин явсан шүү дээ. Оросын газар нь зөвлөлтийн газар нутгаас гэсэн. Зөвлөлтөөс бензин байна. Тийм учраас тодорхой хэмжээнд жишээлбэл 1940 оны зөвлөлт Финляндийн дайны үед бол англичууд, францчууд Бакуг бөмбөгдөх одоо асуудлаар бүр төлөв боловсруулсан. Ягаад гэвэл Германыг бензинг болгох хэрэгтэй гэдэг ч юм уу. Тийм учраас энийг бол тэр үед ингээд хин нэг нь аягүй сайхан цав цагаан нөхөр байгаад нөгөөх нь тасгаар итгээд байсан гэж хэлж болох. Бүгдээрээ шавартай зуралцсан улсууд байсан л та. Тэрэн донд монголчууд бид нар баг зэрэг худалдаа 8 хийх,
хүүхд шуухтаа сургах энэ төр бол айгүй гэмгүй үйлдэлүүдчтэй. Тэг яг бид манай удирдлагыг чангалахын тулд тэрийн гэмт үйлдэл болгоод ял гэ оноцсон болохоос ш. Тэр саяхан сошиал дээр явж илээ. Ер нь явж Герман Гитлерийн Герман итгэл эвдэж зөвлөлт рүү дайраагүй 41 онд. Харин зөвлөлтийнхээ өөртөө гэрээгээ биелүүлэх учраас тэр нь юутай холбоотой 39 онд нөгөө Польшиг хууж аваад зөвлөлт Герман 2. Тэгээд юуны даалгаврын дагуу зөвлөлт даалгавар биелүүлэх нь Финляндыг бүр эзлэх ёстой. Тэрийг ээж чадахгүй ч за энэ чадахгүй маань өөрсдийн эзэлчихье Герман Орос. Тэр тал дээр та наадах чи хувилдааны онол руу явчих нь байна. Гэхдээ нэг юмыг хоёлаа баталгаатай тогтоож яв. Хинч хинээхээ ч итгэлийг эвдээгүй. Яг тэгвэл хинч хиндээ итгээгүй. угаасаа анханаас. Хоёулаа ардталтаа сайхан тооцоо байсан. Гитлерт бол тодорхой хэмжээд зөвлөлтийн түүхийд үр тариа бензин хэрэгтэй байсан. Хоёрдугаарт Европыг бүрэн эзэлж дуустал ард талчин найдвартай байх хэрэгтэй байсан. Зөвлөлт холбоот улсад бол хизээ нэгэнсэд Герман дайрн тэрнээс өмнө би цэргийн үйлдвэрүүдэд шинжлэх хэрэгтэй, танкын технологи шинжлэх хэрэгтэй, шинэ нисэх онгоц хийх хэрэгтэй. Тэр үйлдэл цаг хожи. Тэгээд дараа нь Польшиг үл яхад хуугаад авчихад тий хоёлаа ярьж байгаа заасаа ингээд энийг бүр нь хуугаад авчи. Польш ч өөрснөө нутгаараа цэргийг оруулахгүй л гэдэг гэсэн шүү дээ. Чехийг 38 онд Мюнхенд хувааж өгж яхад нь зөвлөлтөд ботулс бид нар орё л да бид нар Чехтэй гэрээтэй шүү дээ цэргээ оруулаа. Гэхдээ энэ Польшийн нутгаар оруулахгүй л шууд нөгөө хил байхгүй гэсэн чи Польш өстөө хүчээсэн ч зөвлөлтийн цэргийг оруулахгүй. Эдгээр чи орж ирч гарахгүй л яах юм. Тэр ч бас үнэн л дээ. Тэр ч бас үнэн л дээ. Энд угаасаа тэр үед хиндээ итгэл байхгүй байсан үйл гэж хэлэх гээд байхгүй. Тэгээ явж хамгийн их хожил авсан нь гээд тооцож. Яг бүгд л хожсон л байна гэхдээ. Америк л байхгүй. Америк л шүү дээ. Тий. Бүгдэнд нь мөнгө зээлсэн. Тэгээ тэр мөнгө чинь дараа нь буцаагаад авч байгаа шүү дээ тий. Тэгээ бүгдээрээ хоорондоо зодтолтоод хинч шуулаад дараа нь эдийн засгаас сэргээх болонгууд нь маршалын төлөлгөө гэж гаргаж ирээд нөгөө мөнгөний буцааж өрсөнд нь зээлээд бэлгийн алтны нөөцийн 50% нь үр дүнд нь Америкийн нэгдсэн улсын нутаг дээр очиод юм болж байгаа шүү дээ. Одоо тэгээд 100 жилч болоогүй. Тэгээд дахиад яг энэ төвхөд автарч байгаа юм шүү. Хоёлаа энэ дээр бүр дахиад нэг дугаар хийсэн. Сони юм болно шүү дээ. Ер нь бол 2 дугаар дайны төвхөд автагдчих байгаа шүү дээ. Яг тэгвэл нөгөө тогтцсон нөгөө Англи Франц ноёрхож исэн дэлхийг эвдээд шин тоглогчид гарч ирэх хэрэгтэй байсан. Нэг дайнаар бараагүй учраас 2 дахь дайныг хийж. 2 дугаар дайны үр дүнд яасан зөвлөлтөд улс Америкийн нэгдсэн улс гэсэн 2 супер гүр гарч ирсэн биз дээ. Одоо зөвлөлтөд улс нь байхгүй. Орос бол арич зөвлөлтөд улсын хэмжээнд хүрэхгүй тодорхой. Гэтэл хятад гэдэг нэг шинэ юм гараад ирж байна. Тэгэхээр дахиад тогтцоо солих хэрэгтэй болж байна. Энэ бидний хүссэн хүсээгүй солих. Тийм ээ, нэвтрүүлгийн хугацаа дуусч байгаа. Тэгээ зүгээр дэлхийн 1-ээс 2 дугаар дайны хоорондох их гүрнүүдийн хуйлдаанаас Монгол боломжоор хожсон гэд нэрлэлжүүл арай томдох гээд байна. 2 дугаар дайны нууц түүхүүд ба Монгол. Тэг бид нар хожих гэж оролдсон хөргөө хожиж чадаагүй л дээ дэндүү хяналтанд байсан биднэрт яг нэг цонхон айгу богинохон тэгээ тэгэл 28 он гэл зүмтний одоо нуглаа гараад тэгэл нөгөө хөрхи Германд явсан хүүхдүүд чинь бүгдээр ингээд буцааж дуудаал баг нацагд орж эхэлсэн байх. Таш дорж нацагд орж тайж гаралтай наширгаал. Тэгэл дараа нь сүүлд нь бүгдийг дуудаал. Тэгээд энэ хэд чи бүгдийг хэлмэгдүүлэл дууссан штэ. Тэгэхээр биднэрт айгүй баг цонх байсан байхгүй. Гэхдээ тэр цонхыг ашигласан бас өвгдээдтэй бол бас мундаг юм аа л гэж хэлэхээс яах. Бид нар одоо тийм чадах юм уу мэдэхгүй. Энд чи бүгд амь насны одоо эрсдэлтэй алхмууд хийж явсан штэ. Тэгээд дараа нь хөрхи амар сайд баримтлагчаа зөвлөлтийн шоронд сууж явахдаа өгсөн мэдүүлэг дотор Монголоос хол учраас Германтай харилцаа тогтоох гэж бодож исэн юм аа гэж. Тэгж хэлж байгаа. Германы элчин сайд манад ирээсэ гэж би бодож исэн юм аа гэд. Эсвэл зөвлөлтийг давж ирээд манайх эзэдэл хаач юм л гэсэн үг үстэй. Наадах гол утган тий. Хоёрдугаарт чи Японд ягаад хандахгүй юм гэдгээл тайлбарлаж шүү дээ. Тийм байна. Тий. Хоёрдугаар тийм технологийн одоо мундаг улсыг одоо
боломжийг ашиглах нь зөв гэж үзэж ирсэн юм аа л гэж хэлж байгаа. За тэгвэл өнөөдрийн нэвтрүүлэг бас дахиад өөр байдлаар яг шотлогын 2 дугаар дайнч бас биш л байна. Тэрнээс өмнөх л гэвэл дээр юм болоо. Тэрнээс биш 41-с 45 хоног ч дахиад бас өөр оролцоо, өөр үйл явдлууд. Бас тэгнэ. Тийм болохоор хоёулаа нэг болгоомжтой байхгүй бол ингээд нөө ярьж явж байгаад хувилдааны онол руу өсөрж орчоод байвал чи тэр нэвтрүүлгийн хүнсийн уун чинь тий. Тиймэрхүү юм ярьдаг. Тааж заримдаа сайн хувилдааны онол ярьдаг штэ. Үзэгчд минь анзаараагүй л болохоос. Ингээд хамтар сууж байгаад нэгийгээ шууд илэгдэж унгадаг ийм муухан юм байх гэж. Ер нь бол тэгтээ энийг бас нэг мэдж байгаад илүүдэхгүй. Хоёрдугаарт бид нэг юм ерөөсө хизээч мартахгүй байх хэрэгтэй. Улс хоорондын харилцаанд тэр минь энэ минь ах дүү минь гэсэн юм байдгүй маа. Гэтэл энэ бүх түүх харуулж байгаа үстэй. Дараа нь энэ хоёр чинь цусаа гартал байлцсан хоёр сангууж үсэн хүмүүс нь тэнд байна. Тэ? Тэр үед хоёр биенээ дэмжиж ийсэн түүх нь байна. Энэ бол улс хоорондын харилцаанд зөвхөн улсын эрх ашиг гэж байд юм аа л гэдгийг харуулж байгаа хэд байхгүй. Бидний ойлгож авах хэрэгтэй юм дээр. Тэр үеийн монголчууд бас ойлгочод улсын эрх ашигын төлөө хэдэн үгэж яваад сурагчийг гэснийхэд төлөө хөрхий шийдгүүлцгээсэн байна шүү дээ. Энэ хоёр бол хоёр биенээ ингэж явж байгаа сүлд нь хоёлаа цусаа гартал байлдаад бас шийдгүүлцгээсэн байна л да. Тийм байна. За тэгэхээр өдрийн цаг дуусч нь өнөөдрийн дугаар бас сонирхолтой байсан байх гэж найдаж байна. Дараагийн дугаараар уулзцаая. Баярлалаа. Нэвтрүүлгийн хамтрагч Toyota Top Motors